За аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагаа Дархуул аймгийн Хонгор суманд буюу 20 дугаар тойрогт амжилттай зохион байгуулагдлаа. За энэ 20 дугаар тойрогт бол одоо нэг мандатын төлөө Монгол Ардын намаас нэг, Ардсан намаас нэг одоо нэр дэвшигч өрсөлдсөн. За нэрийн жагсаалтанд 3933 сонгогчоос 1946 буюу 49-ны 48 одоо иргэн саналаа өгсөн байна. За энэ санал хураалтын үйл ажиллагаа бол хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. За зөөврийн битүүнчлсэн хайрцагаар 34 иргэн санал өгөхөөр одоо хүсэл гаргаснаас 32 иргэн санал өгсөн байгаа. Санал хураалтын дөнгөөр 1946 сонгогч саналаа өгснөөс Монгол Ардын намаас нэр дэвшигч Мөнхбатын даваа далайгийн төлөө нийт 1038% буюу 5334, ардчилсан намаас нэр дэвшигч Лүүрвийн гэрэл цэцгийн төлөө 892 буюу 4584% саналаа өгсөн байна. За саналын хуудас огт тэмдэглэгдээгүй одоо тэмдэглэгээ хийгдээгүй 16 хуудас одоо санал тоолох одоо төхөөрөмжөөс гарсан гэсэн байна. Ингээд бид бүхэн аймгийн сонгуулийн хорооны одоо холбогдох шийдвэрийг гаргаж аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн одоо хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73-ын 4-р заасны дагуу Монгол Ардын одоо намаас нэр дэвшигч Мөнхбатын даваа далайг одоо төлөөлөгчөөр сонгогдсон тооцсон тухай аймгийн сонгуулийн хорооны тогтоолыг гаргаж аймгийн иргэдийн хурлад өргөн барьлаа. За энэ удаагийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад аймаг сум энэ сонгуулийн хороо болон хэсгийн хороод за мөн одоо мэдээлэл технологийн баг, иргэний бүртгэлийн идэвхжүүлсэн ажилтан, онцгой байдлын газар, эрүүл мэнд, цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид болон эрчим хүчний байгууллагын одоо инженер техникийн ажилтнууд, за хэвлэл мэдээллийн 6 одоо хүн гээд нийтдээ 95 албан хаагч энэхүү сонгуулийг зохион байгуулахад гар бие оролцсон ажилласан байна.